За сайн байна уу. ETV телевизийн аз жаргалтай гэр бүл нэвтрүүлэгт оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Намайг Баярбаатарын Болор гэдэг. Ингээ өнөөдөр та бүхэн миний одоо амьдралын манай гэр бүлийн амьдралын нэг өдрийг хамт өнгөрүүлье. За өнөөдөр хэдэд гарч 7:18 дээр нэлээд л жоохон оройдул гарлаа. Бид хоёр ч хүүхдүүдэд хувааж аваад гардаг л та. Ер нь бол гурван хүүхэд явна. Өнөөдөр бол хоёулаа явж байна. Нэг хүүхэд маань хоккейн тэмцээнд явсан байгаа. Тийм учраас эзгүй байгаа. Тэрнээс биш гуруулаа нэг сургуульд явдаг. Тий, өнөөдөр бол хоёр охинтойгоо ингээ явж байна. Тий, өглөө тэгэл энэ хоёрыг хүргэж өгөөл залгаал хичээл ордог л доо. Тий, өдөөс өмнөдөө бол ерөнхийдөө голцоо хичээлтэй байдаг. 10 жилд багшилж байгаа. Ер нь бол яг нэг хэвийн л болчиход байна л да одоо бол өглөөний маршрут бол. За өглөө бол одоо 6 досоод хүүхд бол нөхрийнхээ цайг бэлдэнэ. Тэгээд хүүхд нөхрөө одоо хичээл сургууль ажилд нь өдөж өгчөөд араас нь хүүхдээ цэцэрлэгт нь хүргээд. Тэгээ одоо бол ингээ өөрөө болохоор дасгал руугаа явж байна. Энэ Брюс машин их зүгээр штэ. Би бас одоо саяхан нэг 7-8 сарын өмнөөс л унж эхэлсэн. Ерөнхийдөө хотын нөхцөлд бол маш тохиромжтой. Чих тохилог машин штэ. Манайхан бас зарим нь мэддгүй юм шиг байгаа. Энд чинь юу муу халж малдаг. Ер нь нэг тэр том юу машинуудаас үнэтэй машинуудаас бол нэг ялгарх юм байхгүй. 5 тухайн хувьд тийм ээ. Хамгийн гол нь энэ чи өөрөө бензин тосонд их хэмнэлттэй. Хотод бол ялангуяа энэ төвжирэл бүглэрэлтэй ийм газар бол хамгийн тохиромжтой л машин байна л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд шинэ жилийн баярт л ер нь манай гэр бүл хамгийн их өндөр ач холбогдол өгдөг баяр. Ер нь тэгээд хүүхдүүдийн хувьд ч тэр их өсөн хүлээсэн баяр байдаг. Бидний хувьд ч гэсэндээ одоо шинэ жилээр бол одоо аль болох гэр бүлийн уур амьсгал одоо өнгөрөхийг хичээдэг. Тийм ч одоо байдаг. Миний хувьд болохоор шинэ жил болохоор биднээс чинь тухайн үед тарцсангүй юм нэг элбэг дэлбэг байгаагүй учраас болол за ямар ч байсан алин мандрин болвол байна. Тэгээд гэрэл их чимгэлдэг байсан да. Манайх 5 охтууд тэгээд цаасаар ингээл цаасан хажилбар хийгээл ингээ бүгдээрээ ингээ уяа үйж байгаа. Дээрээс нь ингээ тэр тоглоомнуудаа зүгэл саануудаа унжуулаад 31-ний орой 12 цагт л одоо яг гэртээ байх ёстой гэж ярьдаг тий. Тэр бол бас юу шүү дээ одоо
ялангуяа тэр шинэ жилийн одоо сүүлийн хэд хоног тий одоо 29 30 31 нэгний өдөр энэ төр бол яг л сайхан гэр бүлэрээ байх ийм л одоо баяр шиг санагддаг. Манай гэр бүлийн хувьд бол шинэ жилд бол маш их ач холбогдол өгч баярладаг, хүүхдүүдэд айлуулах, баярлуулах, өөрсдөө айлуулах, хүүхдүүдийнхээ хамтаар байх. Ийм тий зарим жил бол бас ажил төрөлтөд таарад тийм жил таарахгүй бас байна. Гэхдээ ер нь айлуулах бид нар энэ баярыг бол 100% гэр бүлийн баяр байлгах ийм л одоо зорилготой байдаг. Манай дунд хүүч одоо түрүү жил нэг юм дахиад бичээд ингээд юун дээр ёлкон дээрээ тавьчихаа гэдгсэн чинь за гэж тавьсан. Тэгээд ийм юу скет хүссэн. Тэгээ скетийг худалдаж авч өгчөөд тэр шинэ жилийн өглөө ингээд за өглөө өгөөчтөр аваад ирсэн байх гэсэн чинь за гэж баярлал тэрийг авсан. Тэгээд санамсаргүй дараа нь ярьж байгаа л скет нэм номингоос ингээд авахд гээд нөхөртөөгөө санамсаргүй ярьсан чинь сонсцсон. Өглөө өгөөгүй л яаш таг. Тэгээд 4 жил бол тэр чинь нэг 9 төл байсан л баг л та тэгээд. Гүгрэ. Чааштай яг л амжлаа шүү. Хөөе. Давай. Мишель, сумка очи. За. За. Здорово. Как она? За ингээд миний өрөө. За яана жаахан заваанд бол байгаа бохтой. За одоо ингээ хүүхдээ хөрөж өчөөд дэшээ дасгал руугаа орох чинь би нэг эргэлт дугуугаар хичээлдэг. Тэгээ дасгал хөдөлгөөнд бол ер нь дуртай. Тэгээ ингээд өглөөдөө бол ингээ байнга ингээ дасгал хөдөлгөөнөө хийчээд өдрийнхөө ажлыг амжуулдаг аа. За юу яцгаана? Юу ч байхгүй. Яхаараа юу ч байдгүй. Одоо энэ Орос хэлний анги гэдэг энэ анги бол намайг 7 дугаар ангид байхад манай одоо анги байсан. Тэгээ бидний үеэс хойш бол бас нэг өөрчлөгдөөгүй хэвээрэл байгаа юм та. Энэ цонхнуудыг та нар хардаа. Яг хуучин цонхнууд байгааз. Дээр үеийн 2 давхар юутай. Вакуум цанх биш байгаа үстэй. За энэ багш нарын өрөө байна. Здравствуйте. Энэ хуучин намайг сургуульд байхад л багш нарын өрөө байсан. Одоо ч гэсэн багш нарын өрөө байж байгаа. Манай 9 багш байж байна. Одоо манай энэ сургуульд маш олон жил байгаа. Одоо 20 хэдэн жил болсон тий? 25 жил бол намайг л одоо байхад л байсан хүн шүү дээ. Намайг төгсөөгүй байхад л байсан. Одоо 9 багш маань байж байна. Читать слова, учат в школе, учат в школе, учат в школе. Книжки добрые любить и воспитанными быть.
школе, учат в школе, учат в школе. Эхнэр үтээрч одоо нэг тийм айхтар нэрлэхгүй юу улсууд биш. Энэ одоо энэ дундаа бас нэг жаахан нэрлэхүүдүүдийн тийм даруухан гэдэг юм уу тийм ээ? Ийм охин байгаа. За тэрний дараагийн охин Дүлгөөн. Дүлгөөн гэж охин байгаа. Одоо 3 настай удахгүй 4 хүрнэ. Цэцэрлэгт хүмүүждэг. Ерөнхийдөө гал цог ихтэй. Нилээн тийм хөдөлгөөнтэй ийм хүн байна. За ингээд отхон хүн маань Тамираа гэд саяхан эдхэн хоногийн өмнө үсийг авсан. Одоо удахгүй 2 хүрнэ. Одоо хүү байгаа. Одоо отхон хүү Тамир. Бэртцсэн байна. Тий, яг ингээд байнга л бэртэж явдаг нөхрөлтөө байна. Одоо нүд нь бол ингээд хөхөрчихсөн ингээд явж байна. За байхгүй байгаа 2 хүүгийнхээ хувьд бол өнөөдөр яг шинэ жилийн хувьд бол бид үгэн бүгдээрээ л жилийн жилд хамт байдаг л да. Тэгээ энэ жил бол яг харахгүй одоо нэг хүү маань оюутан болоод нэг хүү маань тэмцээнд явсан учраас энд байх боломжгүй байж таарлаа. Тэгээ том хүү маань бол Канадын Йоркийн их сургуульд сурдаг. Гард гэж хүүхэд байгаа. Одоо залуу гэх байлгүй дээ одоо том болцсон. Хүүхдээ чинь тий. За удаах хүү маань Тэмүүлэнгээд байгаа Орос 3 дугаар сургуульд сурдаг. Энэ хоёртай хамт ингээ гурлаа хамт сурдаг. За тэр хүү маань хоккейн спортын тамирчин. Тэгээ тэмцээн уралдаа ингээд явдаг. Наачаас асглаа. Унаглаа шүү дээ. Тий. Тэгээд ерөнхийдөө нэг нэлээд тийм авиаслаг тийм хүү байдیں۔ Одоо спортын усан цэлдийн спорторч бас 5-6 жил хичээлсэн. Хоккейн спорторч хичээлж байгаа Тэмүүлэн гэж ийм хүү байгаа. За эхнэр маань инх цэцэг. Одоо хамгийн сүүлд эхнэр инх цэцэг одоо нягтлан бодох эдийн засагч мэрэгчлээ. Япон хэлний багш орчуулагч мэрэгчлээ одоо 2 дээд сургууль төгссөн. Ийм бүсгүй байгаа. Өнөөдөр одоо манай гэр бүлийн хувийн одоо бизнесийг хариуцж ингэж ажилладаг. Ийм л одоо гэр бүл байна да. Mom got drunk and Dad got drunk at a Christmas party. We were drinking champagne punch. То есть на рынке труда тоже есть величина спроса и величина предложения. Мы уже знаем, что такое у нас спрос и что такое предложение. Правильно? Помним? Тэ аав ээжийнхээ тухай ярихад бол хизээч л одоо их таатай, тааламжтай байдаг. Тэр хоёр хүний л одоо хүмүүжлэр би ч одоо хүн болсон. Хүн шүү дээ. Тэгээ тэр зарчмаар ч гэсэндээ одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэхийг хичээдэг. Тэгээ миний аав бол Баярбаатар гэж хүн байсан. Одоо тайлгач болоод бас нэлээд олон жил болчихлоо. Тэгээ аав маань бол цахилгааны инженер мэрэгчлээ ийм хүн байсан. За дараа нь бол одоо худалдааны активд явж бас дүүргэж ирээд тэр чиглэлээр бас нэлээд хэдэн жил ажилласан. Ийм л хүн байсан. Ер нь бол нэлээд тийм зарчимч ийм хүн. Тэгээ хүүхдүүдтэй их цаг зав гаргадаг байсан. Тэ байнгын одоо нөгөө зөв явбал зөөлөн замбуулан гэдэг шиг энэ зүйлийг л ярьж хэлж тэ ялангуяа одоо хүүхдүүдийн тэ бүр тэр дундаа одоо банд нарын ч одоо миний тэ хүмүүжил юунд бол маш их нөлөө үзүүлдэг байсан. Ийм л ямар сандал одоо тэр спорт гэж яриад байх хөтэ тэ спортыг одоо 84 оны Сараевогийн олимп гэдэг чи одоо хол сонсогдож байгаа үст 84 оны олимп гэдэг чи одоо 35 жилийн өмнө болсон олимп байж тэ тэр олимпийг л надаар ингээд маш том картон цаасан дээр ингээд бүх орнуудыг бичүүлээд бүх спортуудыг бичүүлээд алт авсны шараар будаал, мөнгө авсны цэнхрээр будаал, хүрэл авсны бороор будаал ингээл хийлгсэн энэ төр байдаг байхгүй. Тэгэл тиймэрхүү юм энэ төр гэсэн маш их хийлгдэг байсан. Тэ ном их уншуулдаг байсан. Одоо энэ орос хэл дээр бол одоо маш их ном уншуулдаг байсан. Тэгээ энэ дээрээ бол айгүй их ач холбогдол өгдөг байсан. Өөрөө бол цахилгааны инженер мэрэгчлээ тэр чиглэлээр 3 дугаар цахилгаан станцт
анх одоо Слесарээс нь ороод тэгэл орлогч дарга хүртэл явж исэн. За дараа нь худалдааны активд явж ирчээд гадаад худалдааны яамд ажиллаж исэн. Төрийн сайд хүртлээ бол дэвшиж бас ажиллаж исэн ийм хүн байдаг. Аав маань тийм нэг жоохон шогчтой хүн байсан. Хүн болгонд нэр өгөөд тэр явдаг. Одоо жишээ намааг бол жишээл иргэцэн гэдэг байсан байхгүй хүүхд байхад иргэцэн дугуур гэдэг байсан. Гэх мэтлэнгээр ингээд явсан. Тэндээс нь л одоо жоохон өвсөн юм байлгүй. Манайх чинь манай хүүхдүүд чинь гэртээ бол шал өөр нэртэй байдаг. Хамгийн том хүү маань Лүндэв гэдгийг. Дараагийн хүүгээ Жанчив гэдгийг. Тэрний дараагийн одоо охин энэ Бурам сууж байна. Дараагийнх нь Дичин гэж сууж байна. Тэр Дэнсэ. Тэгээд за энэ нөхөр бол Гунга. Гээд за тэгээд эхнэр бол Дэлжид гэдэг нэртэй одоо нэг ийм л нэр өгцөн. Тийм байдалтай ингээд байдаг. Гэртээ бол ер нь эднэр бол бүгд энэ нэрэндээ дассан эхнэр хүртэл. Тийм ер нь тэр аав маань нэг тийм хүн байсан учраас тэгэл тэрийг л одоо өвсөн гэх юм уу. Тэгээд дөөрөөгаад ерөнхийдөө ингээд нэг хүн амьд. Гэхдээ тэгж хамаагүй амьд нэр өгөхгүй л дээ мэдээ. Зөвхөн одоо гэр бүлийнхээ хүрээнд л ингээл явж байгаа юм. Тэр нэрэндээ ер нь энэ хүүхдүүд одоо энэ бол Тамира гэдэг нэр мэдэхгүй. Тэ. Гунгажиг тэр. Тэгэхээр хардаг байхгүй. За ээж маань бол одоо багш хүн. Хөгжим бүжгийн дунд сургуульд одоо бараг 20 жил төгөлдөр хуурын багш хийсэн. Ийм одоо жирийн л одоо багш хүн бид одоо бол тэтгэвртэй байдаг. Ийм хүн байдаг. Ер нь манайх бол нэг тийм энгийн л айл. Одоо би ч бас тэр хэмжээгээр л одоо хүүхдүүдэд айлуулах тэр хэмжээнд одоо аав ээжийнхаа хүмүүжүүлсэн. Тэр арга барилаар л оролддог шүү дээ. Гэхдээ одоо ч бас нөгөө одооны хүүхдүүд гэдэг үг модноос гарахгүй гэдэг шиг арай өөр л болцсон байх шиг байгаа юм. Тэгээд нөхцөл байдалд тохируулаад ингэж явахыг боддог. Өвөө маань бол Арангаан аймагт одоо бас хөдөлмөр хөдөлмөрлж исэн. Арангаан аймгийн төлөөний комиссийн дарга, Арангаан аймгийн 1-р орлогч дарга энэ гэдэг энэ ажлуудыг бол хийж исэн ийм хүн. Бас 60-аад оны сүүл үеэс төрийн сайдын албыг ч гэсэн хасж исэн. Манайх ч нэг тийм онцлогтой айл штэ 20 жилийн зайтай өвөө аав бид гурав төрийн сайдын ажлыг хийсэн байдгийг. Тэгээ 3 үе ингээд сэтгүүлчнэр асуухаар би хэлдэг байхгүй. Энэ бол зүгээр их сайхан хувь тохиолдол юм. Тэрнээс одоо ямар дээр үеих шиг тэгэж өвлөгддөг байдаг ийм алд биш үү дээ чинь. Тэгээд дээрэс нь бид гурав чинь 20 жилийн зайтай хийсэн байдгийг. Өөрөөр хэлбэл хэн нэг нэгэ болгоно энэ төр гэсэн юм байхгүй. Зүгээр их сайхан хувь тохиол юм болов л гэж би боддог. Хүмүүс яаж танилцдаг вэ? Тэр зарчмаар л танилцсан. Одоо их олон жил өнгөрчтэй бас. Тэгэл одоо тухайн үед л танилцаал найзуудынхаа одоо уулзалтан дээр энэ төр ингээл таалагдал би чи эргүүлэх гэж бас нэлээд юм болсон шүү дээ. Намайг тоох гэж бас нэлээд юм болсон. Тэгж яваал ингээл танилцсан. Тэгээ манай эхнэр маань гэр дахин авах үстэй. За. Тэгээ эхнэр маань яг уу ерөнхийдөө энэ гэр бүлийн одоо мотор шүү дээ. Одоо хүн болгон л хэлдэг байх. Би ч бас хэлмээр байдаг. Одоо энэ олон хүүхдүүдийн чинь хамгийн гол одоо ажил төрөл бүх юмыг л зохицуулдаг. Гэртээ бол одоо бүх ажлыг л зохицуулдаг. Бүх шийдвэрийг гаргадаг. Ер нь бол гэр бүлтэй холбогдолтой, хүүхдүүдтэй холбогдолтой шийдвэрүүдийг бол 100% эхнэр гаргадаг гэж хэлж болно. Тэгээд тэр ч одоо бас олон жил болчихлоо. Олон жил болохоор бас ингээд ерөнхийдөө нөгөө бие биентэйгээ уусдаг гэдэг шиг жоо адилхан болдог ч болтой юм шиг байгаа. Би ч одоо тэгэл хотлоо томорхоос сайшгүй хүн шүү дээ. Тэгэл нэг том юм ярина үнэн хэрэг дээрээ тэгэл яг гэрийн болон хүүхдүүд дээр гарах шийдвэр сургууль соёлч гэдэг юм уу те. Энэ бүх асуудлуудыг бол одоо эхнэр маань л шийдэл явж байна да. Би болохоор ерөнхийдөө дандаа багш болно л гэж ярьдаг байсан л да. Хүүхд байх юм. Тэгээд зүгээр багш мэрэгжил гэхээсээ илүү би ч өөрөө эдийн засгч мэрэгжилтэй л хүн л дээ. Тийм. Тэгээ яг сургууль төгсөж ирээд их сургуулиудад лекц уншдаг байсан. Тема сегодняшнего урока «Человек на рынке труда». Человек на рынке труда. Ер нь бол дунд сургууль багшлж үзэх юмсан, дунд сургууль багшлах юмсан гэдэг ийм мөрөөдөл бол байнга л байж ирсэн. Тэгээ 16 оны сонгуулиас хойш бол ийм боломж гарсан. Тэгээ ийм боломж гараад өөрийн төгссөн сургуультаа багшлах ийм боломж гарсан.
одоо мөрөөдлөл биелүүлэл ингээл явж байна. Сайхан байгаа. Их жоохон байхдаа анх танилцчихсан. Тэгээд тухайн үед бол тэгээд би болохоор өөрөө Монгол сургуулийн хөгтөлтэй. Тэгээд манай хүн чинь нөгөө Орос сургууль төгссөн. Тэгээ нэг Орос найзуудтай хажууд нь тэгэл орсоор яриад ингээхээр яасан мундаг сүрхий болов вэ. Тэгээ бас англи хэлний тодорхой төвшөнтэй нэг утсаар тэгэл англиар яриад. Тэгээд тухайн үед бол яг хөө эхлээд хараад энэ бол ямар ч хэсэн их сүрхий мундаг залуу байна гэж бодоод. Тэгээд дараа нь ялаа. Тэгээд би л баха эргүүлсэн л байх та одоо бодвол. Тэгээ одоо тэгээд танилцаад олон жил болоод гэр бүл зохиогоод явж байхад бол бит хоёрын хувьд бол энэ гэрийн маань одоо түшиг тулгуур ноён нуруу болсон. Тэгээд үдий олон үр хүүхэд ингээд өсөж хүмүүжүүлээд ингээд явхад бол манай хүн бол би одоо манай хүн шиг хүн миний хажууд байгааг бол би энэ олон хүүхдийг гаргаж тэ дээрээс нь одоо ингээд гэр бүл юм зохиож явж чадахгүй. Тэгээ бит хоёр бол сэтгэл санаа нийлж таардаг учраас өдөө олон хүүхдтэй болоод ингээд цаашдаа улс орондоо ингээд эхийг хийж бүтээх үйлсэд нь бол тэгээд арын албыг нь сайн хашаал явъя гэж бодож байна. Тэгээд ямар ч хэсэг манай хүн бол маш сайн эцэг. Одоо өнөөдөр та нар харсан байх ингээд хүүхдүүдийг бол чөлөө цаг юуг нь бол зөв боловсон өнгөрөхийг хичээдэг. Тэгээд ямар ч хэсэг хүүхдүүдийнхээ эрүүл мэндтэй ирээдүйн зорилтонд нь хүрэх бүх юмнуудыг бол хүүхдүүдэд маш сайн дэмжиж өгдөг. Тэгээд маш сайн хань, маш сайн эцэг. Тэгээд би бол хандаа маш их хайртай. Ингээд энэ сургуулийн манай сургууль чинь ер нь спортын уралдаан тэмцээнүүдээс бол маш их медаль цом авсан байдгийг. Ер нь бол их олон спортын төрлөөр бидний үед ч тийм байсан. Одоо сүүлийн үед бол манай саксны баг энтер бол их сайн байгаа. Улсын аварга энтер хүртэл болж байгаа. Тэгээ энэ сургууль маань тухайн үед намайг сурдаг байхад зөвлөлтийн 3 дугаар сургууль гэж нэрлэгддэг байсан. Зөвлөлтийн 3 дугаар сургууль Монгол хүүхдүүд бас нэг олон байгаагүй. Манай ангид нэг 6-7 монгол байсан. За сүүлдээ төгсөх үед бол бүх хүүхдүүд нь монгол болсон. Яг тэгэхээр 92 оноос Оросд буцаад тэгээд Орос сургуулиудад сурж исэн. Тухайн үеийн одоо Улаанбаатар хотын Орос сургуульд сурж исэн бүх монгол хүүхдүүд одоо энд ирж цуглараад ингээд одоо яг одоогийн энэ Орос сургуулийн чинь суур тавигдчихсэн. За миний хувьд бол одоо ингээд яг дунд сургуульд одоо ямар байдаг те бид ч одоо бүгдээрээ дунд сургууль дүүргэсэн. Тэгэхээр энэ сургуулийн энэ ойр орчимд л өнгөрлөө шүү дээ. Тэгээ сая одоо бид нар ингээд сургуулаар явахад энд багшлахад хүртэл их дотн байдаг. Булан дохоо болгонд нь те нэг л дурсамжууд байгаа шүү дээ те. Ингэж энд ингэж гүйжсэн, харайж исэн те. Бидний үед ч одоо хилэн болдог байлаа шүү дээ. За тоон цохоноос ахуулаад янз бүр те эмэгтэй хүүхдүүд захиа занаа өгч ийснээс ахуулаад маш их тийм дурсамжтай байдаг. Гараад хүртэл ингээл гадаа тий бид нар энд ингээд хөлбөмбөг тоглодог байж энд одоо ингээд цуглардаг байж тий энд ингэж болцдог байж ч гэдэг юм уу тий одоо ахлах ангууд байх чи ингээд болон дохоонууд чи ингээд болцдог одоо тэрнээ тийм болцооны газар ч гэдэг юм уу иймэрхүү дурсамжууд бол маш их байдаг маш их хөлбөмбөг тоглодог хүүхд байсан. Одоо яг л энэ сургуулийн иргэн тойронд бол ерөөсөө тэгээд завсарч өлөөгөл хөлбөмбөг тоглоод явдаг гэсэн ийм хүүхд байсан. Орсуудыг байхад ч тэр орсууд явсны дараа ч тэр тий миний хувьд бол арай хичээл тараал нэг дор хаяж нэг 2 цаг хөлбөмбөг тоглолдог ийм л хүүхд байсан. Биеийн тамирын чиглэлийн одоо
спортын спортын чиглэлд бол их дуртай. Өөрөө спортын бүр тийм том хоббитэй хөлбөмбөг хоккей тоглолт зарилддаг ч байлаа шүү дээ. Би ч одоо бүхний секцэнд хүртэл явдаг л байлаа. Орос хүмүүстэй ажиллахад ч гэсэндээ бас их дотно байдаг шүү дээ. Оросуудтай бол бас хэл амаа олцоход ч их амар байдаг. Тэ. Дээрээс нь одоо надтай хамт сурж исэн, энэ сургуульд хамт сурж исэн одоо хүмүүс хүртэл энд бас багшилж байгаа хүмүүс энэ төр байдаг. Потреблять, правильно? Как можно больше потреблять и при этом как можно больше отдыхать. Да? Каждый человек хочет как можно больше потреблять и при этом как можно больше отдыхать. Том хүүгээ бид нэр англи хэлгээл англиар баахан явуулсан. Тэгээд нэг англи хэл төгс эзэмшээд яатсан хүүхд чинь дараагийн хэлийг сурах гэж их юм болдог юм байна шүү дээ. Яг гэвэл нөгөө англи хэлээр чинь хаач болдог болцсон одоо. Аль ч улсад очисон англиар ингээд ярьчихна. Эсвэл одоо ингээд интернет бүх юм тэгэхээр нөгөө өөр хэл сурах тийм хүсэл эрмэлзэл ерөөсөө гарддаг юм байна. Тий. Тэгэл ерөөсөө ганцхан хэлтэй. Одоо тэгээ өнөөгийн ийм глобалчлагдсан нийгэмд бол бас нэг хэлтэй бол хэцүү болчиход шүү дээ. Тэгээ манайхан бол одоо монголчууд маань тэрийг ойлгодог болчих тий. Бүх шатанда аль болох хүүхдүүдэд олон хэлтэй болгох гэх. Эн чинь бол бас хөгжлийн нэг хэлбэр шүү дээ. Орос школын хувьд бол би дахиад хэлэхэд ерөнхий мэдлэгийг л ер нь их сайн болгож өгөх юм байна л гэж би дүгнэв. Тэгээ өөрөө тэрэндээ бат итгэлтэй байдаг учраас өнөөдөр энэ сургуультай өөрийнхөө одоо сургуулийн насны 3 хүүхдээ гурвангийн л явуулж ийн л да. Манай хувьд бол бас юу гэдгийг одоо боловсрал юу энэ тал дээр бол манай аав ээж бол нэлээд анхаарсан. Намайг одоо сургах энэ төргээд энэ юм дээр. Тэгээ яг уу сургууль төгсөж ирээд ингээд юунд нефт импорт концерн гэдэг тухайн үеийн одоо Монголын нэлээд томоохон компани шүү дээ. Тэр компанид одоо гадаад харилцааны менежерээр ингээд ажиллаад ингээд явсан. За тэнд бол одоо яг тухайн үеийн улсын компани байсан. Тэгэл нэг дундаж цалин аваад ингээд ажилтдаг байсан. Тэгээ яг уу 2000 оноос эхлээд аялал жуулчлалын компани байгуулъя гэсэн ийм одоо санал гараад хойно надтай хамт сурж исэн нэг Голланд найзтайгаа нийлж энэ аялал жуулчлалын компанийг байгуулад ёстол яг жинхэнэ ойлоос нэгсэн дээ. Тэгээ тэр үед одоо их нэртэйгээ би яг танилцчихсэн ч үе. Тэгэл одоо нэг хэсэг бол цэвэр одоо ажлын төлөө явлаа шүү дээ. Цэвэр одоо ажлын төлөө. Тэгээ анх 69 унаад багзаал дээрээс одоо галт тэрэгний буудлын дээрээс гадаад жуулчдыг одоо аваад бас нэг хил устай гэдгээ бас давуу тал байж л дээ. Тэр үед ч одоо 2001 оны үе шүү дээ. Тэгээд тэндээс тэр хүмүүсээ 4 хүн суулгаж аваад арангаа тавьдаг байсан. Өөрөө орчуулагчаа хийгээл жолоочоо хийгээл нэг 69-тэй ингээл явдаг байж. Тэр компани маань нэг 2-3 жилийн дараа бол нэлийн хөргөжж, нэлийн томоохон компани одоо сүүлдээ бол өөрөө явхаа болсон л доо. Тэгээ орчуулагч жолооч энтертэй болоод манайх ч одоо 30-40-од машинтай энтер болоод ингээл одоо өргөжөөл явсан. Тэгээ энийг бол одоо тэгэл хамтдаа л одоо бит хоёр босгож ингэж явсан. Тийм их сургуулийн хувьд бол тухайн үед Монгол улсаас 7 оюутан шигшигдээд Европын их сургуульд явж исэн. Тэр 7-гийн нэг болж явж исэн. Одоо бид нар ямар санда юунд онгоцон суугаад явж байхдаа дордохын 7 гэж савж унтлаа нээлтэл ингэж явж исэн. Гэхдээ одоо тэр 7 манд олуулаад энэ нийгэмд байр суурь олсон сайн яваа. Тий оюутан цаг бол Бельгийн ванд улсад өнгөрөөсөн. Бельгид сургууль төгссөн эдийн засагч мэрэгчлэр. Ер нь яг миний аав их спортлог хүн байсан. Спортод их дуртай. Намайг тэгээд маш их багаас спортын хоббитой болгосон. Би ч одоо нөгөө шадар даамнаас бусдын нэгдэг шиг бүгднгээр нь ч оролдлоо, бүгдийн ч үздэг байлаа. Одоо бол тэгээд ер нь ингээд байнгын үзээстэй шүү дээ. Спортын одоо тэмцээн уралдаан. За хоккей хөл өмгийн хувьд бол илүү одоо түлхүү хичээлж ирсэн. Хөл өмгийг бол бүр зохион байгуулалттай олон жил тоглодог байсан. Тэ. Хоккей бол өөрөө угаасаа нөгөө улирлын чанартай спорт, тийм ээ. Энэ орсууд их хоккей тоглодог. Тэгээ орсуудтай их нийлж маш их тоглодог байсан. Явна. Зүгээр босоод яв. Зүгээрээ. Өнөөдөр Монгол улсад бас нэг битүү дээвэртэй каток ашиглалтанд орчих юм бол Монгол улсын хоккей спорт бол нэлийн хөгжих боломжтой. Ийм спортууд нэг тэмч учраас одоо бас
аль болох одоо хүүхд залуучуудыг энэ спорт дуртай болоосоо гэсэн үндсэн дээр одоо сайн дураараа хүүхдийн багийг одоо ингээд дасгалжуулаад дэмжиж ингээ явж байгаа. Тэгээ манай хүүхдүүд бас одоо манай 6 хүүхдүүд чинь 3 нь одоо хоккей тоглож байна л да. Нэг хэсэг маань одоо энэ хоккейн талбай дээр 6 дугаар сургуулийн хоккейн талбай дээр өнгөрч байна. Тэгээ хүүхд залуучуудыг бас энэ мөсний хоккейн спортод сонирхолтой болгох, дор сонирхолтой болгох энэ хоккейн спортыг Монгол улсад хөгжүүлэх зорилгоор одоо хүүхдийн хөгж чоннууд багийн туслах дасгалжуулагчаар ингээд өнгөрсөн жилээс хойш ажиллаж байгаа. Тэгээ 7 хоногт 4 удаа бид нар бэлтгэл хийдэг. 4 удаа бэлтгэл хийхдээ бас өөрөө бас хүүхдүүдтэйгээ тоглоод бэлтгэл хийгээд хөсөө гаргаад ингээд бие тамираар хичээлээд их сайхан байна. Ер нь бол хоккейн спорт өөрөө бас энэ мөсөн дээр ингээд тоглодгоороо бас энэ хүүтэнд энэ одоо хүнд нөхцөл тоглодгоороо бас эр зориг юу шаардсан ийм спорт. Гэхдээ одоо манай багт бол эмэгтэй хүүхдүүд ч байгаа. Одоо манай охтууд бас энэ багт тоглодог. Тэгэхээр яг 7 хоногийн ингээд 4 өдрийн үдээс хойшихыг бол ингээд 6 дугаар сургуулийн одоо энэ 6 дугаар сургууль манай Орос сургуулийн яг хажуу талд байдаг хотоглолтой энд ингээд бэлтгэл хийгээл өнгөрөөж байна. Ер нь бол хүүхд залуучуудтай ялангуяа одоо энд бол дандаа 9-өөс 13 насны хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүдтэйгээ ингээд хамт бэлтгэл хийгээд хамт тоглоод ингээд байж явах бол үнэхээр сайхан байдаг. Сайхан бэлтгэл болдог, сайхан дасгал болдог. Одоо залуу насаа дурссан ийм сайхан байдаг та одоо 2 жил гаруй хугацаанд л энэ хүүхдүүдтэй бэлтгэл хийгээд энэ багийг дэмжиж тэмцээн уралдаанд ороход нь одоо хамт яваад агаад дасгалжуулаад бэлдээд ингээл явж байна да. Ер нь хувцсуул хэрэглэл бол дээр үед аягүй хэцүү байсан шүү дээ. Мань мич нэг орсуултаа тоглохоор орсууд чинь зүгээр алчих гал байдаг гэсэн бүтэн хэрэглэлтэй. За тэр мандаа авах. Бүтэн хэрэглэлтэй тэгэл бид нар шиг ямар ч хэрэгсэл байхгүй. Тэгэл нэг юм картон таас масаар энэ төр шилдмэлбэ ороогоол ингээл. Зүү. За болж байна. Тонгоочоор чи урагшаага чи ингэж унчаад байж тээ. Очроо. Суух байхгүй. Тонгоочоор чи урагшаага унчаад байгаа байхгүй. Айда дахиад яваа. Йоо. Бүхэлэг дивжээ гэдэг маань өөрөө манай Арангай аймгийн бөхчүүдийг хамруулсан ийм дивжээ л дээ. Энэ дивжээ маань байгуулагдаад бас нэлээд хэдэн жил болцсон. За би энэ дивжээний одоо тэргүүнээр бас нэлээд хэдэн жил ажилласан. Тэгээ дивжээний одоо гол зорилго бол ерөөсөө энэ дивжээнд хамрагдаж байгаа бөхчүүдийнхаа бэлтгэл сургалтыг хангах, тийм ээ. Бэлтгэл сургалтыг нэгдсэн байдлаар хийх, улсын наадам болон одоо бусад одоо томоохон барилдаануудад амжилт гаргах ийм л зорилго шүү дээ. Ерөөсөө нутгийн нэрийг гаргах, тийм ээ. Арангай нутгийнхаа нэрийг гаргаж барилдах. Манай одоо Арангай аймаг чинь хизэнээс одоо бүхийн үлгийн нутаг шүү дээ. Тийм тэгэл эндээс бол одоо үеийн үед л одоо шилдэг сайн бөхчүүд гардаг. Энэ бөхчүүдийг яаж нэгтгэж, яаж одоо хамтарсан бэлтгэлд хамруулж, тийм ээ. Тэгээд тэрнийхээ одоо үр дүнд одоо яаж амжилт гаргах уу гэдэг энэ тал дээр л одоо бөхчүүдтэйгээ хамтарч л ажиллаж ирсэн. Тийм сүүлийн одоо хэдэн жил бол зүгээр одоо үзэгч болчоод байж байгаа. Тийм. Манай гэр бүлийн хувьд шинэ жилийн баяр бол ер нь хамгийн л одоо өсөн хүлээсэн хамгийн их одоо хүүхдүүдийн хүсдэг тийм ээ бидний ч гэсэндээ одоо хамгийн их ач холбогдол өгдөг ийм л баяр манай одоо аав ээж хоёрын хувьд ч гэсэн тийм байсан. Тийм учраас надад өөрт бас нэг үлдсэн тийм дурсамжууд ч гэдэг юм үү те. Энэ шинэ жил манайх бол жишээлбэл одоо ийм олуулаа байсангүй л те. Тэгтэл одоо шинэ жилийн хувьд бол хамгийн одоо ач холбогдолтой тийм сайхан баяр байсан учраас надад өөрт нөгөө хүүхэд наснаас сонгогч үлдээд ингээд энэ баярыг бол их өргөн дэлгэрэл одоо тэмдэглэлтэй. Тэмдэглэнэ гэдэг нь ер нь гэр бүлэрээ л ерөнхийдөө байдаг. Ийшээ нэг яваад байхыг хүсэлгүй. Гэртээ л ерөнхийдөө ингээд байн яг гараад хүүхдүүдтэйгээ дэлгүүр оршоо ордог ч юм уу тийм юм бас. Ер нь бол гэр бүлийн хүрээнд салхинд гарах ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар л өнгөрөөдөг ийм л баяр да. Тэгэл одоо хүүхдүүдийнхээ анкетыг ингээл бүглэх болохоор тэгэл болрын юу гээл болрын мишэл энэ төр гэл хэлэхдээ за аав юм байдаг.
Дандаа нөгөө эмэгтэй хүний миний нэрийг асуухгүй шууд ээж гэдэг дээр нь болор гэж өчөөд идэг. Тий өөрөөр хэлбэл болор гэдэг ч одоо эмэгтэй хүний нэр юм байна л да. Тэгэхээр ингээ хүмүүс чинь шууд ингээд автоматар намайг баг багтуус тэгдэг байсан гэсэн. Тэг яг нөгөө энэ аавны яцын тэр гэж асуухгүйгээр шууд ээж гэдэг дээр нь болор гэж өчөж байгаа. Баг багт болор гэхээр шууд ард нь автоматар маань эмчдэг байсан гэсэн. Эмчлэр энэ. Тэгээ ингээд гэхдээ ер нь бол нэг юу гэдэг штэ. Яг тэр миний төрх үеийн болор гэдэг нэрийг маш олон эрэгтэй хүмүүс авсан байдаг. Манай 10 жил гэх чинь 9 болор байсны 7 эрэгтэй болор байсан штэ. Тэгэхээр бас ч гэж бүр 100% ч бас нэг тийм биш юм шиг байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол аль болох л одоо элэг хүтэн байх, үр хөвгтэй бас хүмүүжлэлтэй байлгах, боловсралтай байлгах, улс орондоо хэрэгтэй хүн болгож, зөв хүн болгож өсгөх энэ тал дээр л гол анхаарлаа хандуулж явж ийн л да. Одоо гэр бүлийн хувьд бол тийм ээ. Тэгээ яг хуу манай аав маань ч гэсэн их хэлтгэл байсан. Ер нь гол юу бол хүүхдийн хүмүүжил дээр нь боловсрал энэ бүх зүйл дээр л анхаарахад одоо төрөнгөч гэдэг юм уу те. Манай чинь бол бас надад өвлүүлсэн барьсан юм байдгүй. Одоо инх цэцгүүтээр чинь тэгэл яг л наалаас эхлээл хоёлаа ингээл яваал үдий ирсэн. Гэхдээ эндээ бол хүүхдийн хүмүүжил болон одоо боловсрол их чухал юм байна. Хүнтэй зөв харьцаж сурах хэрэгтэй юм байна тий. Хүмүүсийн дунд амьдрах чадвартай байх хэрэгтэй юм байна гэдэг энэ бүх зүйлийг хүүхдүүдтэй сургах, хүүхдүүдэд ийм болгох, энэ тал дээр ийм болоод ингээд явах юм бол энэ гэр бүл бол өөрөө аз жаргалтай гэр бүл болонтой. Гэхдээ гэр бүлд бол янз бүрийн байнга тохиолдож байгаа юм мэдээж хүний амьдрал юм байна тийм ээ. Тэгтэл хүүхдүүд дээр одоо үнэхээр одоо гэр бүлийн хувьд бол бит хоёр бол яг одоо хоёулахнаа байхдаа бол өөр байлаа шүү дээ. Гэтэл одоо бол бас нэг амьдралын өөрийн утга учир ч гэсэндээ өөр тал руугаа орж байна. Энэ хүүхдүүд маань энэ Монгол улстай сайхан Монгол орондоо л амьдрын шүү дээ. Тэгэхээр энэ улстай бас хэрэгтэй, энэ улстай бас эзэн болсон ийм одоо Монгол сайхан иргэн болж өсөж тарнаасаа гэсэн ийм л одоо зорилгыг л агуулж хүүхдүүдэд өсгөж гэрүүлээд л одоо ийм хүмүүжлэлтэй хүүхдүүд байлгахын төлөө л одоо инх цэцгүүтэй явж байна. За ингээд манай гэр бүлийн нэг уламжлал байдаг. Тэгээд шинэ жилийн ёолкон дээр манай 6 хүүхэд маань өөрсдийнхөө хүслийг бичээд ёолкон дээр тавьдаг юм аа. Тэгээд энэ хүсэл нь бол заавал бэлэг сэлтж байдгүй. Тийм учраас хүсэл гэдэг нь юу ч байж болно. Тэгээ өөрсдөө бичээд ингээд тавьдаг. За том 2 хүү маань байхгүй байгаа. Тэгэхдээ надад хэлсний дагуу би одоо маш нууцаар бичээд ингээд өмнөөс нь тавих гэж байна. За энэ гардих байна. Энэ тэмүүлэнгийнх байна. За ингээд тавьчихнаа. За одоо намууна тавиарай. Намууна миний охин хүслээ тавиад. За. Зүйтэй. За яг ингээд Мишель гэж тавьчлаа. За миний охин дэлгөөнө. Оролдож болохгүй. За Тамира хүү. Мэдэж штэ тэр. Биш ээ. За энэ дээр тавьчих. За ингээд бүгдээрээ юу явахгүй. За ингээд бүгдээрээ хүслээ шивнээд ингээд тавьчихсан. Одоо өвлийн өвгөн аавда хүслээ шивнээд хүсэл маань биелээсэ гэд бодоод байж байгаарэ миний хүүхдүүд. Томох гард 2020 онд манай гэр бүл аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Дундах тэмүүлэн би энэ жил хоккейн спортороо өндөр амжилт гаргахыг хүсэж байна. Намуу би Томоос том хүүхэлтэй авахыг хүсэж байна. Мишель би зөндөө олон бэлэг авмаар байна. Дөлгөөн өвлийн өвгөн ааваас нохоо авахыг хүсэж байна. Хамгийн отхон хүү Тамир
би хамгийн том машин авахыг хүсэж байна. За ингээд ирж буй 2020 онд Монголынхаа нийт ард түмэнд манай гэр бүлийн зүгээс аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.